За өнөөдрийнх хичээлээр 2025 оны 22 дугаар дасгалыг хамтдаа ажиллая. За 22 дугаар засаг дээр чөлөөт эдийн засгийн тогтолцоонд аль нь хамаарахгүй вэ гэсэн асуулт орж ирсэн байна. За A, B брэнд дээр хоёулын дээр найдлагын та бүхэн бичлэгээ зогсоож агаад үзээрэй. За чөлөөт эдийн засаг гэдэг маань ерөнхийдөө чөлөөт эдийн засаг гэдэг нь хувь хүн аж ахуйн нэгжүүд өөрсдийн ашиг сонирхлын дагуу чөлөөтэй сонголт хийж өрсөлдөөн ажиллаж зах зээлээр дамжин үн нийлүүлэл эрэлтийг зохицуулагдах эдийн засгийн тогтолцоо юм аа гэж байна. За тэгээд протекционист бодлого юм бол эсрэг үзэгдэл, төрийн оролцоо бол эдийн засагт аль болох хориг тавихгүй, хязгаарлахгүй, оролцохгүй байхыг бол чөлөөт эдийн засгийн үндсэн санаануудад тусаж өгдөг. За тэгээд бол чөлөөт эдийн засгийн нэгт бол хувийн өмчийг эрхэмлэн, хоёрд нь өрсөлдөөн чөлөөтэй байна. За зах зээл өөрөө үнэ тогтооно. За сонголтыг чөлөөтэй боломжтой байна. За хөрөнгө оруулалт инновацийг дэмжинэ гэж байна. За тэгэхээр асуултаа харах юм бол Ад нь үндсэн шинжинд хувийн өмч байдаг гэж байна. За зөв. Хоёр дахь шинж нь ашигын өнөөс үзүүлдэг. За зөв. За гуравт нь ихэнх материал нөөц баялагын нийтийн болон улсын өмчт байдаг гэж байна. Тэгэхээр энэ маань чөлөөт эдийн засгийн шалгуурт орохгүй байна гэсэн үг. Улсын өмчт байна гэдэг чинь төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгийн тогтолцоонд орно гэсэн үг. За дэд нь үйлдвэрлэлийн хэрэгсэл нь хувийн өмчийн эзэмшилд байдаг. За зөв. Дөрөвс эдийн засгийн үйл явцдаа оролцоо маш бага байна гэж байна. За тэгэхээр зөв хариулт нь C байсан байх нэ, хамаарахгүй хөгжлөн. За B дээр үндсэн шинжинд хувийн өмч байдаг. Техникийн дэвшил хөрөнгө оруулалт хийх явдал хязгаарлагдмал гэдэг. Энэ техникийн дэвшил хөрөнгө оруулалт хийх явцад хязгаарлагдмал бос байх ёстой гэдэг зөв хариулт нь B байсан байх нэ гэсэн. Тэгэхээр чөлөөт эдийн засаг гэдэг нь ямар нэгэн хориг хязгаар тэр бүх зүйлүүдийг бол тогтоож өгөхгүй гэсэн. Харин зах зээлийнхаа эрэлт нийлүүлэлтийн хуулиар асуудлуудыг шийдвэрлэгдэж явдаг байх нэ.